EBS телевизийн цаг үеийн тодруулга болон танд хүрч байна. Өнөөдөр манай тодруулга болгонгаар замын цагдаагийн тасгийн дэслэгч Эрдэнэт хүрэлцээрээд байна. Сайн байна уу? Сайн. Тэгэхээр замын цагдаагийн тасгаас бас бяцхан зорчигч арга хэмжээг 5 сарын 31-ээс эхлүүлсэн байгаа шүү дээ. Энэ арга хэмжээний талаарх мэдээллийг та бас өгөхгүй. За манай замын цагдаагийн тасг нь улсын хэмжээнд явж байгаа бяцхан зорчигч нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5 сарын 31-нд нээлттэй үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа. За нээлттэй үйл ажиллагаанд хүүхд багч нэлээд сайн их оролцож хамрагдсан байж байгаа. За энэ арга хэмжээнд болохоор бид нар хүүхдийг зам дээр ослоос урьдчилан сэлгэх зорилгоор зам дээр ослын хор уршиг гол нь таниулах тийм гол зорилгыг бид байж ажиллаж байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бид бас тодорхой ажлуудыг бас төлөвлөд ажиллаж байна. Арга хэмжээгээ ажилласан төлөвлөсөн ажлуудаа биелүүлээ хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр он гарсаар яг Орхон аймагт зам дээр осол хүүхэд дүрцсэн гэмтэрэг зөрчил хэрэг гарсан байдаг юм. За манай аймгийн хувьд бол он гарснаар нийт 3 хэрэг бүртгэгдсэн байна. Тэрнээс нэг нь болохоор хүүхэд зорчиж явсан хүүхэд маань нэг асуурсан байна. Хоёр хүүхэд нь явгууны гацсан дээр мөргүүлж гэмтсэн. Энэ 3 осол хэрэг бүртгэгдсэн байж байгаа. Үүн дээр яг эцэгчүүд юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй юм бол яг буруу нь яг юун дээр бас гарч ирсэн байт юм бол. За энэ дээр бол олон шалтгаан яригдах байх юм дээр. За мэдээж телевизлийг жолооч хүн өөрөө хур тохируулаагүй тухайн шийдвэрлэгэнд хэрэгэлсэн байсан ийм зүйлүүд бас байна. Дээр нь явгууны гацтай ойрч яваад телевизлийн жолооч байна. Зам болон гарч байгаа явгуун жолоочийг зогсож өнгөрүүлэх ёстой үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлж болж зам болон гарч байгаа хүүхдийг мөрөөж тийм асуудал гарч иж байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг харуулж хөнгүүгээр зам хөлөнд орж бас хариулж өгсөн зам хөлөг дүрмээр. Энэ дүрмийн шаардлага биелүүлэхгүйгээр хүүхдийг бие дангаар нь явуулах. Нөгөө зам хөлөгийн дүрмийн ойлголт мэдлэггүй хүүхдүүд маань зам хөлөнд гарахдаа явгууны гацгүй газар гарч явах жишээ. Ийм байдлаас болж хүүхдүүд осолт их өртөж байгаа. Бяцхан зорчигч арга хэмжээний хүрээнд яг хэрэгжүүлсэн ажлаас та бас дурдаад ярилтээ. За энэ арга хэмжээний хүрээнд бол манай тасг бол нэлээд их ажлыг бол төлөвлөж ажиллаж байгаа. Үүний нэгээс би дуртай бол хүүхдүүдийг зам дээр сурсан чиглэхэд бол хүүхдэд гол нь ойлголт өгөх чухал. Замуулын дөрвийн ойлголт өгөх чухал байдаг. Тэгэхээр энэ замуулын дөрвийн ойлголт өгсөн хүүхд маань замуулын дөр олцохдоо бас мэдлэгтэй болно тийм үү? Өөрийгөө бас хамгаалж байна гэсэн. Тэгэхээр биднээс энэ арга хэмжээний хүрээнд болохоор одоо өргөө кино театр, орших кино театруудтай хамт олонтой хамтарч кино болон үзүүр эхлэхийн өмнө зам дээр урьдчилан сэлгэх чиглэлээр хийсэн шторк анимашнуудыг кино үзүүр эхлэх юмд явуулж хүүхдүүдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа. Бас замын цагдаагийн тасгаас хүүхдүүдэд гар зургийн уралдаан болон нөгөө мэдээлэл таниулах ажлуудыг нэлээх хийсэн байдаг. Тэгээ энэ ажлаас та дуртаж байна. За манай тасгийн ном гарснаар тодорхой нэлээд олон ажлуудыг хийж явуулсан байна. Өмнө нэг ажил нь болохоор зам дээр бас урьдчилан сэлгэлсэн аяныг нэг сарын хугацаатаагаар явуулсан. 4 сарын 22-наас 5 сарын 22-ны хугацаанд. За энэ хугацаанд бас энэ аяныг хүрээнд бас нэлээд их олон ажлыг төлөвлөж ажилласан. Үүний нэг нь болохоор боловсрол соёл урлагийн газартай хамтарч за 10 жилийн боловсролын хүүхдүүдэд нүнд 2 арга тэмцээний зохион байгуулсан. Үүний нэг нь болохоор бидний эмнэлэг замын хөдөлгөөн гэдэг эсвэвчлэг уралдаан. Нөгөөд нь болохоор бага ангийн хүүхдүүд нь ногоон гэрэл гэсэн сэдвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан. За энэ уралдаанд нэлээд их хүүхдүүд ачаалал өгж билээсээ оролцсон. 9 бүтээлүүдэнд их өндөр чадамжтай сайн бүтээлд гарч ирсэн байл. За үүнийг биднээс замын тасаг болгон боловсролын газрын хамтлагтай хамтарч шүүж явуулаад дүнгийн гаргаж байр ажиллаж хүүхдэд урагшуулж ажиллаж байсан. Цаашлаад бас замын хөдөлгөөнд ямар дүрм журмыг таниулж ажиллах гэж байгаа замын цагдаагийн газраас энэ талаар та бас дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл хүүхдүүдэд чиглэсэн бас өөр ямар ажлыг хийж байна. Замын цагдаагийн тасаг болохоор ер нь гарч байгаа осол хэргийг дээр дүн шинжилгээж анализ хийдэг тийм үү. За энэ гарч байгаа ямар ослонд их төлхөө гарч байна, ямар шалтгаанаас гарч байгаа гэдгийг дүнсгээс үндсэн дээр тэр ажлууд чиглэсэн 10 жил зохион байгуулж ажилладаг. Тэгээ одоо бас хүүхдүүд зуны улирал болсонтой холбогдуулан бас хараа хяналтгүй байх юм эсвэл бас замын хөдөлгөөнд ганцаар оролцох тохиолдлууд гарч байгаа. Энэ тал дээр ямар ажлуудыг хийж байна? За замын хөдөлгөөний дүрмд болохоор 10 хүртэлх насны хүүхдийг харуулж хөнгүүгээр замын хөдөлгөөнд оролцож хариулж өгсөн байдаг. Мөн дугуй болон скейтер тишүүрт тийм зүйлээр бас хөдөлгөөнд оролцох болохоор замын хөдөлгөөнд дүрмд болохоор за харуулж хөнгүүгээр тийм үү
хаалт хүний хамт зориултын замталбаа дээр унуулахыг зөвшөөрдөг тийм үү? Зориултын бус газар зам дээр унахыг хүүхд хориулж гэж байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань энэ дээр анхаарахтаа зүүн болсон байна. Хүүхдүүд бүн дугуугаар эцэг дээр их болгож явдаг. Тэгэхээр энэ дээр хүүхдүүд маань эцэг эхчүүд маань заавалж хүүхдүүдэд хэлж сайн ярьж өгөх хэрэгтэй байна. Замтын ус урьдчилан шийдэх голд ажиллавал хүүхдүүд хэлж ойлгох нь чухал байна. Тэгээ энийг эцэг эхчүүд маань сайн хүүхдүүдэд хэлж яриулж зориулсан замталбаа дээр хүүхд ундаг дугуй болон скейтер унжаах хэрэгтэй байна. Замын цагдаагийн тасгаас өөр ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна вэ? За тээврийн цагдаагийн газраас энэ онд календараас нь төлөвлөгөө гаргаж нийт 12 арга хэмжээ зохион ажиллаж байгаа. Тэрний үүний нэг нь болохоор улсын дугаар гэсэн хэсэг арга хэмжээ энэ сар явж эхэлж байгаа. За энэ сарын 6 сарын 1-7 сарны хооронд явж эхэлж байгаа. За улсын дугаар нэгц арга хэмжээнд дээр юу шалгах вэ гэхээр улсын дугаарыг бүрдгэрсэн, улсын дугаар нь хурамчаар явах, улсын дугаарыг нуунд алдлах гэсэн ийм тодорхой хэдэн төслүүд дээр төслөө байгаа дээр бидний хяналт авчилж байгаа. Одоогийн байдлаар манайх энэ арга хэмжээний хүрээнд тодорхой төслүүдийг илрүүлээд төслүүд нь найрлуулад ажиллаж байна. Тэгээ гаргасан төслөөр бас арга хэмжээ авч байгаа тийм ээ. Иргэдийн ерөнхийдөө бол гаргадаг алд бол мэдээлэлгүй ус болж алдаа гаргадаг, зөрчлүүдийг гаргадаг шүү дээ. Тэгэхээр та бас иргэдэд ямар сэрэмжлүүлэлгийг бас хүргэж мэдээлэх вэ? Ер нь бол зөвлөдөө замын хөлгийн дөрмийн мэдлэггүйгээс болж зүрх дандаа зам дээр ослууд нь гарах боломж байдаг. Яг тэр өөрөө мэдлэг байдаг хүүхдүүд ч бай, ер нь том хүн ч бай, тодорхой мэдээлэлгүй байж идэг тийм ээ. Хүмүүс зам дээр ослууд өртдөг, зам дээр ослууд холбогддог ийм асуудал гарч идэг. Тэгэхээр иргэдээ биднээс замс тагнад бас анхааруулахад бол замын хөлгийн дөрмийн талаар мэдээллийг сайн олж авах хэрэгтэй байна. Дээр нь хүүхдүүдэд замын хөлгийн дөрмийн ойлголтыг бас өгж авах хэрэгтэй. Зуны үйлрэл болж энэ бас манай Орхон аймаг бас онцлогтой шүү дээ. Дайран өнгөрөх зам буюу улсын А1001 зам бас дайран өнгөрдөг тий. Үүн дээр холбоотойгоор сэрэмжлүүлэг мэдээг бас та хүргэхгүй юу? За зуны үйлрэл болж байгаатай холбогдуулан тээвэр хэслийн хөдөлгөөн маань ихсдэг, дамжин өнгөрөх тээвэр хэслийн хөдөлгөөн ихсдэг. Замын ачаал эрчим их нэмэгдэг. Энэ үед хамгийн гол нь жолооч маань хурдаа тохируулж анхаарал болгоомжтой, дээр нь согтуурлах хүнтэй хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд орцож яадаг хэлэх хүсмээр. EBS телевизийн цаг үеийн тодруулга болон тань хүрэлээ анхаарал хандуулсанд баярлалаа.